Гишүүдэд өглөөний мэнд хүргэе. За наран цогтод нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. Тэгээ саяж хэлж гэн ер нь хүн аливаа альбан тушаал томилогдоод байх ёстой газар нэг байсан шиг байдгийа гэдэг энэ үг бол бас их зүй зүйтэй үгээ. Өнгөрсөн намтар түүхийг харахад ч гэсэн нэрээ бас нэг хактер элдв юмд холбогдоогүй ийм хүн гэж бас би боддог. Ер нь дарга хүн бол нэг асуудлыг шийдэх ёстой. Асуудлыг яриад авах шийдэх ёстой гэдэг ийм зарчмыг барих юм байна гэж би бол таны байнгын хороо болон чуулганы хуралдаан бусад газар хэлсэн үгнээс бас ойлголоо. Тэгэхээр бас хүлээлт тэр хэрээр өндөр байх нь гэж та ойлгох хэрэгтэй баг. Энэ макро эдийн засгтай холбоотой асуудлыг гишүүд ярьсан учраас би Монгол банкны давхардахгүй үүднээс Монгол банкны бодлоготой холбоотой нэг ганц нэг асуултууд байна. Нэгдүгээрт энэ зээл, тэтгэврийн зээлийн асуудал. Хамгийн эрсдэлгүй гэдэг ийм зээл. Тэтгэврийн зээлийн энэ бодлого жоохон тийм нэг доктортой баймаар байна. Тэгэхгүй ингээл хаварж нь л энийг ярьлаа. За Эрдэнэ улд гишүүн манай Сүхбаатар гишүүн бол байнга Эрдэнэ бат гишүүн бол байнга ярьж байгаа. Ахмад ууд энэ жигсаад байдаг. Энд чинь 500 мянган хүний ажил амьдралтай холбоотой асуудлыг ингээд бужигнуулаад иж болохгүй байна. Тэгээ хамгийн сүүлд манайх чинь юм нэг дарга төвтэй ус болцсон юм. Их хурлын дарга хэлжээж нэг 36 сар өдөр гэдэг юм руугаа орж эхэлж явах шиг байна. Тэгээ энд сөрөг болоо эрэг талууд байгаа бах. Ер нь цаашдаа тэтгэврийн зээлийн бодлого нэг ингэж явах юмаа гэдгийг нэг хаана тодорхой болгоод зээл авах гэж байгаа тэр тэтгэврийнхэн ч тэр зээл болгож байгаа банкныхан ч тэрийг тэрэндээ төлөвлөж байгаа орлого зарлага төлөвлөж байгаа ахмадуудс ч гэсэн тийм нэг доктортой байгаасай гэж ингэж бол би бодож байгаа. Тэгээ аль талаа бодож. Тэр дотор ч олон янз бас бизнес эрхлэх гэж байна. Сургалтын төлбөрч явж л байна. Эмчилгээний зардалч явж л байна. Хэрэглээнийг ч явж л байна. Тэгээ энэ болгонд нь таарсан юм уялдаа холбоотой ийм тогтолцоо юмнуудыг гаргаад ирээсэй гэж бол би бодож байгаа гэдгээ танд нэгдүгээр хэлье. Хоёрдугаар таны яриан дээрээс энэ гадны банкыг оруулж ирэхийг дэмжинэ гэдэг ийм зүйл ярьж илээ. Тэгээ энэ дээр яг манай мөнгөний энэ банкны салбарт ямар эерэг үр дүн гарч эхлэх вэ? Нөгөө хүсэн хүлээдэг хүү буурах ийм бололцоонууд гарч ирэх үү гэдэг дээр би бас тодруулъя гэж ингэж бодож байна. Гурав дахь нэг асуудал бол ялангуяа энэ ипотекийн зээл яригдж байгаа энэ цаг үед энэ ногоон зээл гэдэг имийг энэ аймаг орон нутгийн төв сумуудад төвийн хотуудад гэсэн үг шүү дээ. Олгохвол нөгөө хашаандаа сайхан амьдрах бололцоо бүрдэх юм аа. Энэ бол ипотекийн зээл олгосон тэр их үүсвэрээр тэрнээс хэд дахин илүү айлын асуудлыг шийдчих ийм бололцоо байгаа гэж ингэж бол би хардаг. Тэгэхээр энэ дээр ер нь ногоон зээлийг нэмэгдүүлэх энэ тал дээр ер нь таны ажлын төлөвлөгөөнд юу байгаа вэ гэж бас. Нэр дэвшигч Санжаагийн наран цогт хариулна. За эдгээр бат гишүүний асуултанд хариулъя. Та тэтгэврийн зээлийн асуудал дээр ингээд төв мөнгөний оролцоо байгаатай олон өөрчлөлтүүд ингээд ярьж байна. За ер нь анхнаасаа бас энэ асуудалд нэлээд оролцоод явсан бас тийм сайн зүйл биш. Ер нь зөвхөн хэдүүлээ яг нэг ийм зүйлийг л бодох ёстой. Үндсэндээ тэтгэврийн энэ бодлого, тэтгэвэр олгож байгаа тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоож байгаа энэ асуудал бол үндсэндээ засгийн газраас хэрэгжүүлэх ёстой. Суур тэтгэврийн үндсэн реформыг хийж бид нар яг үндсэндээ энэ ахмадуудынхаа олон жил доктортой ажилласан ахмадуудын тэтгэвэр өнөөгийн үндсэн дээр зөв тогтож бас амжиргаанд нь хүрэх ийм шийдэлтэй. Банк бол эндээс ингээд асуудлыг бид нар бүтнээр нь харж ярих ёстой. Банк талаасаа бол эн чинь бид нар үйлчлэгээл үзүүлж байгаа байгууллага энэ зээл өөрөө банк бол арилжааны банкын хувьд бол үйлчлэгээ үзүүлж байгаа газар бид нар ямар нэгэн энэ дээр үүрэг хүлээх нь бас зөв буруу гэдэг асуудал бас яригдчихжээ. Төв банкын хувьд бол зохицуултын үүрэгтэй бас оролцож байгаа. Яг тэтгэвэр олгогч институт өөрөө биш. Тийм учраас яг зүгээр энэ ингээд өнгөрсөн жилийн датаг харахаар ингээд 44.2% маш их өсөлттэй байна. Энийн шалтгааныг бид нар бас мэдээж хэрэг энэ өмнгийн уналт инфляцтай холбогдож байгаа. Зарим тохиолдолд үр хүүхдүүд нь шал өөр зорилгоор бас эцэг эхээ зээлийг авчдаг ийм буруу ашиглаж байгаа тохиолдлууд бас давхар яваад. Тэгэхээр сая ийм байдлаас болоод зээл орлогын харьцаа нь өндөрсөд тэтгэврт байгаа тэтгэврийн ахмадуудын маань гарт сардаа амьдрах мөнгө маш бага болоод ихэнх 84% хүртэлх тэр
мөнгөө буцааж авсан тэтгэврийн мөнгөнд зээлэнд тооцогдоод байгаа учраас улсын их хурлын дараагаас энэ тэр амжиргааг нэмэгдүүлэх тал руу анзаарах ийм бодлогын хүрээнд одоо төв банкнаас бол тэр их усүрийн зохицуултынхаа хүрээнд бас банкнд боломж олгох журмаар энэ 36 сарын асуудлыг бол шийдсэн байна. Тэгэхээр яг энэ дээр хэдүүлээ бол захиргааны арга бол бас хэрэглэх туйлын зохимжгүй. Өөрөөр хэлбэл энэ 3 сая 600 мянган иргэдийнхээ энэ санхүүгийн салбарт ажилд үүсгэх юм байгаа. Тэгээ төв банк хоёр бол хоорондоо яг энэ нөгөө зохицуултынхаа хүрээнд энэ дээр ямар арга хэмжээг тултална ашиглаж болох боломжтой вэ гэдэг дээр ажиллаж болж байгаа. Нөгөө талдаа бас тэтгэвэр баталгаатайч бас биш тоо үзүүлэлт харахаар тэтгэврийн зээлийн найдваргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оноос бол 5.8% өссөн байлээ. Энэ бас тодорхой хэмжээнд эрсдлийн зардлыг нэмнэ гэж үзэж байгаа. За тэгэхээр ер нь бол тэтгэвэр дээр нэлээд одоо засгийн газар их хурлаас бол том цогц арга хэмжээг зөрөгтэй хийвэл ер нь зүгээр баха. Тэрнээс одоо нэг энэ инструментууд бол тодорхой хэмжээнд очиод тулна. Тэгээ энэс цааш бол ингээд нөгөө 3 дахь этгээдэд энийг өөрүүлэх болцоогүй юм нөхцөл байдал үүсэх юм аа. Гадны банкны хувьд асууж байна. Би гадны банк ялангуяа хувийн хөрөнгө оруулалттай яг арилжааны ашигын зорилготой арилжааны ийм зах зээлийн зарчмаар ажиллах зорилгоо орж байгаа банкуудыг бол бүрэн дэмжинэ. Энэ бол биднэрт манай энэ зээлийн үг өндөр байгаагийн чинь гол зардал нь их усүрийн зардал байна. Тэгэхээр их усүр хямд их усүр гаднаас бид нар хөрөнгө орж ирнэ гэдэг бол манай эдийн засагт манай салбарт сайн. Тийм учраас ийм зорилгоор орж ирж байгаа банкыг бол бид нар баг өөрч оруулж ирэх ёстой. Түүнээс үшээр нөгөө өөр стратегийн зорилттой төрийн өмчт ч юм уу эднэр үдээр бол болгоомжтой хандах ёстой гэж. За менчтэй төвшүүлээ. Улсын их хурлын гишүүн Цэндийн сандаг очрын урилгаар Багнуур дүүргийн цаг уурын өртөөний ажилтаа албаа агчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье. За улсын их хурлын гишүүн Цагаагүйгийн Идэрбат гишүүн тодруулнаа. Зээлийн тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал мэдээж банкны одоо дөрвөн журмаараа явна. Гэхдээ зээлийн ахмадуудын хүсэж байгаа зүйл бол одоо зээлийн хүүгийн асуудал байгаа. Энэ дээр бас би анхаараасаа гэж ингэж хүсэж байгаа. Нөгөө талдаа энэ өөрөө орлогын харьцааг зохистой бариа явуул хугацаа бол нэг тийм сонирн биш болох уу гэж ингэж бас боддог. Тэгэхээр энэ дээр ч гэсэн та маань бас ягаарай гэж би танд бас хэлье. Хоёрдугаарт энэ би ногоон зээлтэй холбоотой асуудал дээр бас танаас тодруулга авъя гэж ингэж бодож байна. Яагаад гэвэл би нэг Улаанбаатарт бол орон сууц бариад байх нь зөв байх. Аймаг орон нутагт бол тэр хашаанда байгаа тэр айл өрхүүд хашаандаа сайхан амьдрахад ипотекийн зээлийн дэмжлэг туйлын чухал байна. Тэгэхээр орон сууц авснаас хашаандаа сайхан амьдрахын төлөө байшин барих хоёрын хоорондох зардлын харьцаа чинь бараг 50% бага байхгүй юу? Дээрээс нь газартай, байшинтай, өмчтэй За Санжаагийн наран цогт нэр дэвшигч хариулна. Ногоон зээлийн асуудлаар байр суурь За Идэрбат гишүүний асуултанд тодруулж хариулъя. Ер нь танд ногоон зээлийн таны бодолтой бол би санал нэг байна. Ер нь бол бид нар энэ хямд их үүсвэртэй урт хугацаатай ногоон зээлийг Монгол руу оруулж ирэх тэгээд яг зорилтод бүлэг рүү хандуулж ашиглах нь маш зөв байгаа. Тийм учраас би хоёр чиглэлээр энэ ажлыг хийж байна. Төв банк бас энэ дээр нэлээд идэвхтэй байр сууриас одоо шууд оролцохгүй ч гэсэн ногоон зээл орж ирэх зохицуултын нөхцөл дээр нэлээдгүй анхаарч ажиллах ёстой. За банкны орон дээр бас зарим гишүүд маань энэ дээр Төв банк энийг хариуцсан нэгжтэй болох ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Энийг бас би очиод асуудлаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт бас энэ нөгөө хэрэгжилтээр анхаарал тавина гэж үзэж байна. Ер нь бид нар ингээд тодорхой зорилтын зээлүүд хөтөлбөрүүд гаргадаг. Яг хэрэгжилтэн дээр очихоор хит ерөнхий яваад яг зорилтод бүлгээ Идэрбат гишүүн тодруулъя. За би таныг бас ингээд энэ дээр тийм мэдрэмжтэй хандж байгаад их таатай байна. Яг тэгвэл одоо
эн чинь аймагуудаас хинти, увс, хөвсгөл, ховд гэдэг ингээ аймагуд инженерийн дэд бүтцүүд хийцэн. Тийшээ айлууд ингээ холбоод одоо байгаа байшингаа засах эсвэл шинээр барих их усврүүд одоо ногоон зээлийн их усвэр хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр Монгол банк энэ дээр би за бараг санал хэлчих байх. Та ногоон зээлийн их усвэр гаргах тал дээр улсын хурлаас одоо ямар дэмжлэг хэрэгтэй байх уу? Энэ тал дээр бас тодорхой саналуудаа хэлээрээ. Энэ дээр бас Монгол энэ улсын хурл бас анхаарах зүйтэй болов уу гэж ингэж бас би боддог. Яагаад гэвэл дахиад хэлэхэд 40 м квадрат байрыг ипотекийн зээлээр 100 гаруй саяар авч яхаар 60 саяар 50 саяар хашаанда байшин бариад инженерийн шугамдаа холбоод авчих нь эдийн засгийн хувьд маш үр ашигтай, өмчтэй, газартай, дээрэс нь одоо тэгээд нөгөө хүнсний хувьсгал олон зүйлүүдийг хийх боломжтой болох юм гэж. За санал хэллээ. Аюуши ариун заяа гişүн.